За өдрийн мэнд өглөөний мэнд. За Чехэд өгж өглөө болж тээ. За Монголд бол одоогор нэг өнгөрчлөө. Тэ. За та хэдэр минь сонь сайхан юу байна? За ажил хөдлөн сайхан уу? Сайхан бүтэмжтэй байна уу? За өнөөдөр хэдүүлээ энэ лайваараа одоо он гараад тастаа аюу өдөр болвол бас нэг шинэ сэдв гарч ирээд тэгээд чинь ямар ч байсан гэртээ хоум офисаар ажиллаж байгаа энэ боломжтой байгаа дээрээ та хэд бас мэдсэн сонссон юм хүргээд тэгэхгүй бол тэгээд бас нэг лимит тэмдэгт болчих юм бол бас хэцүү байдаг шүү дээ. За тэгээ өнөөдөр дандаа санхүү банк өөрчлөлтүүдийг та хэд ярэ. За мэдсэн нэг нь бол бас сайн байна. Мэдээгүй нэгэнд нь бол бас хэрэг болох болоо гэсэн үндсэн дээрээс энэ лайвыг хийж байна. За санхүү Чехэд амьдарч байгаа хүмүүс маань санхүү мөнгө төгрөг короны байдал одоо үлээж гараа биш юм. За мөнгө төгрөг короны байдал одоо Чех бол тогтвортой байна. Ерөнхийдөө бол за Чех корон бол 145 146 тань тийм Монгол төгрөгөөр дүүцхүүц. За ерөнхийлөгч Чехийн ерөнхийлөгч бол одоо дахин одоо Чех орныг евроор цалинжих тухай дахин асуудал хөндөжээ. За тэгэл дахин хөндөж гэдэг чинь урд нь бас тэр асуудлыг тавигдсан юм байна. Гэхдээ ерөөсөө зөвшөөрөгддөггүй. За энэ удаа ч гэсэн одоо юу л бол доо 25 онд бол очиж зүггүй нэг евроор цалинжаад явах нь юу л бол гэж бодогдож байна. Одоохондоо бол энэ асуудал нээлттэй хэвээр байна. За тэгэхээр байдлыг ажиглаж илээ. Уул нь бол бидэрт одоо очиод ажиллаж байгаа хүмүүст бол евроор цалинжих юм бол лайтай гоё шүү дээ тий. Их айтайхан санагдаад байгаа. За одоохондоо бол бэлэн биш байна гэдэг асуудлыг л одоо тэр эдийн засагч нар одоо тэр дүн шинжилгээ хийдэг хүмүүс нь бол хаалт хийгээд байгаа шүү дээ. Ер нь тий. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асуудал нааштайгаар нэг тавигдсан нэг асуудал байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол ямар хүмүүс орох юм? 3-аас дээш насны хүмүүст бол одоо энэ 2025 оноос эхлээд 7 жилд нэг удаа гэж байгаа шүү. 7 жилд нэг удаа. Нөөдөөс буцаан олголтын оронд, нуатын буцаан олголтын оронд тээврийн хэрэгсэл авахт нь олгох тэтгэмжийг нэмэгдүүлнэ гэсэн ийм асуудал тавигдсан байна. Зөвшөөрөгдсөн байна. За тэгээд нөөтийн цуцалж оронд нь 85,000 крон хүртэлх тэтгэмж олгохоор болжээ. За тэрүүгээр зөвхөн тээврийн хэрэгсэл худалдаж авахд болгоно гэж байгаа. За тэгэхээр эдгээр ч одоо татвараа юу яахгүйгээр татварын тооцохгүйгээр ерөнхийдөө бол нэг 7 жилд нэг удаа нэг тээврийн хэрэгсэл авах одоо бас боломжийг олгож байгаа юм байна. Тэгэхдээ энэ бол дахин хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сарын 1-ээс за одоо энэ хууль хүрэгжээд эхэлчлээ. Өнөөдөр 3 болчлоо, тийм ээ. За тэгэхээр 85,000 крон хүртэлх одоо машин техникийг одоо худалдаж авах хэрэгтэй болж байгаа юм байна. За энд нь одоо манайхан одоо хэр хамрагдахын ерөнхийдөө бол цөөхөн байгаа ах гэж бодож байна. Гэхдээ хэрвээ ийм насны хүүхэдтэй эдэр байх юм бол та нар холбогдох байгууллагууд нь очиод лавлаад асуухад гэмгүн байна шүү. За хоёр дахь асуудал. За ажилчдын эрүүл мэндийг сайжруулахын тулд 2025 онд ихшгүй одоо арга хэмжээ авнаа гэж байна. За түүнд нь зориулж одоо засгаас буюу эрүүл мэндийн даатгалаас зах хэмжээний бас хөөрхөн хэдэн төгрөгнүүд бол өгч явах юм байна. За цан чарга аргуулгах, эрүүл мэнд, агаарт гарах, спортод хичээл дугуйланд одоо даатгалууд нэг хэдэн төгрөг бас ялангуяа одоо Чехийн ВЗП-гээс бол нэг 2,000 кроны эдэр бас нэг хөнгөлөлтөг эдэр өгдөг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Стравянка гэж нэг байдаг. Ажилчдыг хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст маань Стравянка гэж юм байдаг. За тэр нь бол нэг хоолны толон гэж өгдөг шүү дээ, тийм ээ. За тэр толооныг бол манайхан чинь дэлгүүрээс ч юм авчиж болдог, тийм ээ. Стравянкагаар хүнсээ авчдаг. Зөвхөн хүнс авдаг. Бараа тэр толооноор авдаггүй. Тийм ээ. Тэгтэл тэр толон нь бол яг нэг аймаг орноос шалтгаалаад 177 короноос 225 крон хүртэл нэмж байгаа юм байна. За энэ бас энэ толон чинь бас овоо хитэн төгрөгийн хоол хүнс авчдаг шүү дээ. Манай пүүчээ чинь малуудад ажиллаж байхдаа бас хөөх ингэ цуглуулад бид хоёр чинь
Kaufland-аас эдгээр аягүй их авчдаг гэсэн шүү дээ. Энэ бас их нэмэртэй юм билээ. За тэгэхээр ерөнхийдөө бол хоолны үн нэмэгдсэнтэй холбогдлолтой ерөн сайн чанартай зөв хоол нэмэр болохоц одоо энэ арга хэмжээ хийгдэж байгаа. За тэгээд хоолны толгойн үнийг 6%-аар нэмж байгаа юм байна. За олон улсад бол арай хямд байх жишээтэй, практ ажиллаж байгаа улсад арай үнэтэй байх жишээтэй. Тийм учраас мөнгөний хэлбэлзэл бол 177-оос 225 крон хүртэл ингэж хэлбэлцэх юм байна. За ингээд хоолны толгойн үн нэмэгдлээ. Сравенкагийн үн нэмэгдэж байгаа юм байна. За тэгтээ эн чинь бол цалингаас гадуур олгогддог мөнгө шүү дээ. Тийм ээ? Тэрийг та хэд бас мэдж байгаа. Энэ хоолны толгойн өглөөгээд та нарын цалин хасагдахгүй. За энэ хэсэг зүгээр байдаг. За инспекц дэлгүүр энэ дэлгүүрийг дараа нь ярив. За тамхи татдаг залуучууд бүсгүйчүүд мань байгаа бол тамхинаас татгалзахаас өөр аргагүй болж байгаа юм байна. За яасан гэсэн чинь тамхины хэрэгслэл, тамхи татвар тамхинд одоо холбоотой юм болгоно нөгөө утаа гардаггүй 9 шидийн нөгөө хэрэгсэл тэр болгоно чинь татвар нэмэгдэж байгаа юм байна. 15%-аар татвар нэмэгдэж байна. За энэ юу гэж юм гэхээр ерөнхийдөө ойлгомжтой тийм ээ. Татвар нэмэгдэж байгаа бол бид эдийн татах, сорох нөгөө нэг гайтай юмнаас чинь болж бас л илүү мөнгө төлөх болох юм шүү. За тэгэхээр ер нь Чех явж байгаа хүн болгонд хамгийн хэрэггүй юм чинь юу лээ? Тамхи. Яраса тийм ээ. Хамгийн хэрэггүй. Бие хордуулаад төрөвчтэй мөнгө нь багасаад одоо ерөөсө хамгийн гай болж идэг юмны чинь нэг тамхи байдаг байхгүй яхахгүй. За тэгээд ер нь эрүүл мэнд хамгийн хортой учраас тамхи архины татвар бол ер нь орон болгон энэ дээр бас их анхаарал хандуулж Чех бол одоо 15 кроноор татвар нэмэгдэж байгаа юм байна. За Германд бол 1000 ширхэг тамхи 177 евро. Австрид 1000 ширхэг тамхи тутамд 173 евро. Чех улсад бол 1000 ширхэг тамхи болгонд 173 евро мөн адилхан. За Польш 1000 ширхэг тамхи болгонд 123 евроны татвар одоо нэг үндсэндээ нэмэгдэх нь шүү дээ. Одоо еврогоор бодож үзэх юм бол Польш тамхи ер нь аюу хямдхан байдаг ч гэсэн чинь энэ дээр бас хүртэл аюу ялгаатай 50 евроны ялгаа биш Польш ч аюу хямдхан байдаг те тамхи нь ер нь тий. За тэгэхээр энэ удаа ер нь тамхи татдаг улсууд маань та хэд маань тамхинаас татгалзаач гэдгийг их шин бас давхар та хэдтэй хэлье. Тамхид татхад бүтэн 1 жил тамхи татхад хэдэн дүүргэний короны асуудал одоо хохиролтой байдаг тухай би та хэдэд лайв хийжсэн за тий. Мартаагүй бол тэрийг хэрвээ үзээгүй бол миний YouTube дээр тэр хадгалагдсан байгаа. Тэрийг заавал нөхөж үзээрэй. За нэг нь залгаад байна уу? За тэгэхээр нэг тамхи чинь одоо 120 короноор авахд чинь сард та 4200 крон зөвхөн тамхинд байхгүй болно. За тэр чинь тэгээ түүнийг 12 төвжүүлчихээ. Жил та 48000 кроны тамхи татчихнаа гэд. За түүнийгээ та 10 жил Чехэд амьдралаа гэхэд та 480,000 крон ингээд үндсэндээ та бүхэл бүтэн баг нэг хипотекийн байшингийн мөнгийг татчихсан байдаг шүү дээ. Энэ тооцоог чинь та хэдтэй бүр гаргаж өгчээсэн. Хэрвээ хүсвэл дахиад гаргаад энэ тухай бичээд явуулж болж ир. За тэгэхээр тамхи шиг хэрэггүй юм байхгүй. За тэгэл Чех ч гэсэн тамхиндаа одоо бас татварын асуудал нэмсэн байна. За дараагийн асуудал. За бие даасан жижиг пиавны үйлдвэрүүдийн хэрэглээний татварыг бууруулсан байна. За энд одоо яаж юм гэхэлэр Чехүүд чинь ерөнхийдөө одоо жижиг дунд үйлдвэрүүдтэй бизнес эрхлэгчнэрээ дандаа дэмжиж ажилладаг улсын бас бодлого байж байдаг. За тэгэхээр пиав үйлдвэрлэгч жижиг үйлдвэрүүд гэж байгаа шүү. Татварын онцгой албан татвараас хөнгөлт авахар болжээ. За одоо миний бодлоор бол одоо Чех пиавч бүр тэнгэрт ниссэн шүү дээ. Бид нар Чехд очиж хахад пиавч юу вэ? 78 крон байсан шүү дээ. Тэгс чи одоо 100 эдэг короноор бараг пиав уу. За тэр нисэх хаваар бол бүр алж байгаач 160 мар гэдэг байдаг шүү дээ. Ер нь бол пиав бол Чехэд пиавгүйгээр бол Чех орныг төсөөлөшгүй. Маш сайхан амттай, маш чанартай, маш гоё пиавнууд хийдэг. Гэхдээ жижиг дунд үйлдвэрүүд одоо энэ пиава нөгөө нэг үйлдвэрлэхэд одоо авч байгаа бүтээгдэхүүнүүд нь аюунтай байгаа. Тэгээд тийм учраас энэ пиавны үн тэнгэрт хатцсан байдагта бас уялдуулж ерөнхийдөө бол энэ татварын албан татварын одоо ийм хөнгөлөлт үзүүлэхгүй болохгүй байна гэдэг шийдвэрт хүрчээ. За одоо пиавны үн буулаа юу? Бас бас эргэлзээтэй асуудал. За ингээд дашрамт хэлэхэд та хэд маань ерөнхийдөө нэг лаазтай пиавнаас татгалзаарай, хуунцар савтай пиавнаас татгалзаарай л гэж хэлээ да. Тий.
За тэгж үнэхээр одоо ууж идэхмээр санагдаад байх юм бол жинхэнэ тэр нэг ташеныг кофе нэг гоожрон пявал уувал арай дээр байдаг шүү дээ. Арай чалартай. За тэгж шилдэг пяв арай дээр байдаг. Тийм болохоор Чехэд бол ер нь пявны асуудал бол үнэхээр аялалд очиж байгаа эдгээр хүмүүст бол заавал амсуулдаг тийм ээ. За тэгэхээр эдгэрт бол энэ бие даасан жижиг пявны үйлдвэрүүд бол хэрэглээнийхээ татварыг одоо бууруулсантай баяртай мэдээ хүлээж авчээ. За ингээд 2025 онд эдгээр пяв үйлдвэрлэл бол хэвийн хэмжээнд явагдана. Арай жоохон хямд байгаасай л гэж бодож байна та тийм ээ. За дараагийн асуудал. За жижиг цахилгаан эрчим хүчний татвар төлөгчийн татварын хугацааг тохируулахар улсаас болжээ. За энэ 1 сараас хагас жил болгон сунгасан байна. За тэгэхээр жил болгон эдгээр чинь жил болгон одоо сард нь ингээд нөгөө нэг цахилгаан эрчим хүчний татвар төлөгчдийн одоо татварын тооцоо тайланг одоо нэгтгэх байсан юм байна улсаас. Сар болгон тэрийг гаргадаг. Гэтэл одоо энийг бүр болиулаад одоогоос одоо жилд 12 удаа татвар тайлан гаргахгүйгээр хагас жилд 1 удаа, жилд 2 удаа тайлан гаргахаар болжээ. За энэ бол яг ингээд жижиг цахилгаан эрчим хүчний одоо үйлдвэрлэл хариуцдаг улсууд бол энийх бас таатай мэдээ байгаа бах. Мэдээж хэрэг тэр болгон эдэрт яаж юм гэхээр ерөнхийдөө татварын дарамтнаас тийм ээ захиргааны дарамтнаас бууруулах бас нэг том арга хэмжээ боллоо гэж ингэж үзэж байгаа юм байна. Тэр нь ч одоо хамгийн их эрсдэл хүлээдэг чинь одоо нягтлангууд л үздэг хөрх амьтал тий. Тэд нар ч л одоо энэ татварын дарамтнаас айж ицсэн тайланд балансаа хугацаанд нь гаргахгүй тэгэл бас л бүх асуудал болдог биз. Тэгэхээр одоо хагас жилд 1 удаа гаргачаад сууж хахад эдгээр дараа өөр ажиллаа хийж байгаа нь арай дарамт багтай болж байгаа юм байна. За дараагийн асуудал. За тэтгэврийн хэмжээ. За манай хам чинь Монголоос ч тэтгэр аваад Чехээс тэтгэр аваад өстой үзэл тарж байгаа шүү дээ. Бас яахад одоо тэгээд хуулийн цорхой байгааг одоо ашиглаж байна бол гэж ингэж харагдаж байгаа. Тэгтээ ерөнхийдөө болохгүй юм юу ах вэ? Тийм болох тэр та хэд маань одоо Чехээс тэтгэр авч байгаа хүмүүс маань 2025 оноос эхлээд 0.6%-аар илүү мөнгө авах боломжтой болжээ. За ерөнхийдөө тэтгэврийн мөнгийг бол жил болгон ингээл жоохон тусагнуулаад нэмээд байдаг. За манай монголч гэсэн 1 сарын 1-нд би ингээл надад мессеж ирсэн чинь хамгийн ихний мессеж таны тэтгэвэр 572,400 төгрөг боллоо гэдэг ороод ирсэн. Таны даасанд орлоо гэдэг. Тэгээ хамгийн ихний мессеж дээр орлогын мессеж авсанд бас баяртай л байлаа яах вэ. Тэгээд нөгөө нэг чамлахаар чанга гадаг гэж тийм ээ. Анх би 230 мянгаар эхэлжсэн нөө хувь тэмцүүлэхээр тэтгэврт орж исэн хүн чинь одоо явсаар байгаа жоохон дэвсээр хагаад одоо 572,400 болж байгаа байхгүй юу. За Чехэд болохоор 0.6% нэмэгдэнэ гэдэг нь ерөнхийдөө бол нэг 260 крон нэмэгдчихэж байгаа байхгүй юу. За бас л мөнгө штэ. 260 кроноор бас хөрх юм аав штэ. Тий. За тэгээд түүнийг 10 жилд хуваах юм бол бас л хөөрхөн мөнгө болж байгаа юм байна. Тий. 260-ыг жилд 260-ыг үржих нь 12 3120 крон. За үнийг монгол мөнгөөр бодоход хагас сая төгрөг авчиж байгаа байхгүй юу? Зөвхөн нэмэгдлэр хагас сая төгрөг нэмэгдэх нь шүү. За тэгэхээр Чехээс тэтгэвэр аваад Монголд байгаа хүмүүс маань энэ 452 мянган төгрөг гэдэг чинь их мөнгө шүү бас тий. За тэгэхээр тэтгэврийн мөнгө нэмэгдэж байгаа юм байна. За тэр тэтгэврийн тухай надаас 80 юм асуух юм хүмүүсэндээ би чинь Чехээс тэтгэврт гарч үзээгүй болохоор яг ийм нарийн ширийн юмыг бол одоо тэр Пардубицын маань орчуулагч мянгаагаас асуусан арай дээр уцаадагч нь бол ингээд бас хүмүүст ингээд хөөцөлтөөд ингээд энэ тэтгэврийн асуудлын бүр шаг юмтэй нэг алхам бүрийг ингээд мэдрээд одоо ойлгоцсон хүн байгаа шүү. Мянга агчаасаа та нар сайн асуугаарай. Би бол тэр нийгмийн даатгалын хэлцээнтэй би нэг яг хэдэн лайв хийснээс цаашгүй байгаад байгаа шүү дээ. Тий. Тэгтээ болдгийм байлээ. Тий. Тэгэхээр би мэдээлэл өгөхөөс жоохон эмээгээд бас буруу зүрх ойлгосноогоо буруу зүрх хүнд бас тайлбарлах гэж байгаад бас тэр болгон бас ярихгүй хандахгүй бичихгүй байгаа шүү тэтгэврийн талаар. Тий. За дараагийн асуудал. За хурдны замны асуудал. За хурдны замын татвар бол жилд одоо 2440 крон бол болсон байна. Тэгэхээр ийш тийшээ хол явдаг улсууд бол жилээр нь авал хамаагүй ашигтай байдаг тийм ээ. За тэгэхээр нэг 2440 крон гэдэг чинь 2440 крон гэдэг чинь монгол мөнгөөр бол хурдны зам
жилд 353,800 төгрөг тушаадаг байгаа байхгүй чихэд Монгол мөнгөөр сонирхуулж хэлэхэд тэгэхээр ер нь энэ бол жилээс жил нэмэгдэж байгаа. Гэхдээ тэрнийхээ хэмжээнд Чех орн бол хурдныхаа замыг үнэхээр сайн сайжруулж, нэмж, засвар хийж энэ мөнгийг өстө жинхэнэ мөнгө утгаар нь одоо ашиглаж чаддаг ийм л орны нэг шүү дээ. Тэгэхээр энэ хурдны замын хураамж колк бол 2440 крон төлжээж таад маань жилийнхээ юуг авсан биз дээ бодвол тийм ээ. Жолооч нар маань энэ колк аваарай. За дараагийн асуудал. За гар утас таблет одоо ухаалаг төхөөрөмж болгоноос одоо татвар авна гэсэн асуудал нодлонжингаа яригдсан. Аз болж 2025 онд энэ хэрэгж арай амтсангүй. За аз болж. За 26 онд бол одоо дахиад ороод ирэх бах та. Одоо харин ганцхан телевизэр үзэх төлбөр нь бол хэвээрээ одоогоор хууль батлахыг хүлээж байгаа юм байна. Тэр таблет, ухаалаг утас ашигласан болгондоо та улсад мөнгө төлөх болох гэдэг шүү дээ чинь. Тэгэхээр одоохондоо та хэд маань зөвхөн телевизээр ашигласан мөнгөө та төлнө. Нодлонгийнхоос харьцуулах юм бол 25 короноор илүү төлж явах нь байна шүү. За телевизрийн нэг юм бичиг цаас захиа махиа янз янзын юм хүмүүст ирж байгаа бол би телевизээр ашигладаггүй гэдээ би лав тэгжид байсан болтгол юм шиг байл дахиад надад захиа ирээгүй. Ашигладаггүй гэдэг дээр нь чагтлаад буцаагаад тэр захиаг нь хаягаар нь явуулж байгаарэ. Та хэд мэдхгүй дараа нь бөө өөр ороод ирэх вэ. Тий. За тэгэхээр нэг 25 крон бас телевизэр хураамжинд нэмэгдсэн ийм асуудал гарсан байна. За бидэрт нэг маш их чухал асуудлын нэг одоо эрүүл мэндийн даатгалаас бид нар аптекаас эм тариа авахд тэр мөнгөө буцаагаад олоод авдаг байсан. За нэхэмжлээд. За тэгээд манайхан ч юм зарим нь бол ийм авсан толгойн авчаал хайчдаг тэрийгээ олж аваагүй ч хүмүүс их байгаа. За тэгэхээр 2025 оноос аптекаас авсан эмний төлбөр даатгалаас буцаагдахгүй болсон байна шүү. Буцаагдахгүй байна шүү хүүхдүүд минь ээ. Буцаагдахгүй байна шүү. За тэгэхээр эмний асуудал яригдж байгаа шүү. Эмчилгээ биш. Эмчилж үзүүлсэн бол хэвээрээ байна. Ганцхан аптекаас авсан эмний төлбөр даатгалаас буцаагдахгүй. Бүх даатгалаас гэж байна. За дээр нь гэхдээ ийм арга хэмжээ авснараа харин аптек бол эмний үнэ бага болгох тал дээр анхаарч ажиллах юм байна. За тэгэхээр жоохон хямдарч өгч чадж гин үгүй юу тийм ээ. Тэгэхээр засгаас бас зохицуулт хийж байгаа байх. Арай хямд авах боломжийг нь бас юу хийж байгаа болов гэж ингэж битсэн байна лээ. Тийм ч болох бах ерөнхийдөө. Тий. Пуучин бол хүнтэй байсан юмнууд бол арай хямд байх юм болов гэсэн ийм ойлголтоор битсэн байлээ. За тэгэхээр дахин хэлэхэд аптекаас авсан эмний мөнгө та нарт буцаагдахгүй байна шүү даатгалаас. За энэ ойлгомжтой тийм ээ. За дараагийн асуудал. За хуурай хөтөлбөр эрхэлж байгаа хүмүүс нь Живноцийн скиллисттэй ажиллаж байгаа манай монголчууд маань зөндөө байгаа. За тэгэхээр та нар хуурай хөтөлбөр эрхлэгч нар бол ерөнхийдөө нийгмийн даатгалаа та нар хувьяасаа төлнө, эрүүл мэндийн даатгалаа хувьяасаа төлдөг. Тэгэхээр нийгмийн даатгал бол нийлээдгүй нэмэгдсэн шүү дээ тий. За 2025 онд та сардаа 4759 крон төлнө. Энэ бол хамгийн багаар тооцооч шүү. Хамгийн бага орлоготой хүний тооцоогоор. Хуучин бол 3852 байсан шүү дээ. 3852 байжгаад одоо 4759 болох нэ. За энэ тэгэхээр нэг 900 кроноор нэмчихэж байгаа байхгүй базар байна. Монгол мөнгөөр бол 130 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна шүү дээ. Сарын их шүү дээ. Энэ чинь зөвхөн сарын төлбөр шүү. Тий. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал бол их гайгүй 175 кроноор нэмэгдсэн байгаа. За тэгэхээр эрүүл мэндийн даатгал нэг 175 кроноор нэмэгдсэн. Нийгмийн даатгал бол 900 кроноор нэмэгдсэн байна. Тэгэхээр та хэд маань энийгээ төлж байхгүй бол асар их хэмжээний өөр болдог шүү. Энийгээ та нар нийгмийн даатгалынхаа өрийг нийгмийн даатгал социалк дээр очиж асууж байгаарай. Эрүүл мэндийн даатгалынхаа өрийг болохоор ВЗП дээр очиж асууж байгаарай. Бөөн даад давшгүй өөр болцдог, бөөн их болцдог. Шүүхийн шийдвэрт очсон байснаагаа сүүлд мэддэг. Шүүхийн шийдвэрт очихлаар нөгөөдөл чинь бас ажлынхаа хөлсийг нэмчдэг. Ингээд бүр даад давшгүй өөр болдог шүү. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болдог шүү. Энэ бас л анхааруулжтай асуудлын нэг шүү. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалыг бол та хэд маань 3143 кроноо 2025 оны 2 сараас эхэлж төлж явна шүү дээ. 1 сараар ухаж явдаг шүү дээ. Тэгэхээр одоо 2025 оныхаа төлөлтийг нэмэгдсэн хувилбараар нь та нар 2 сараас эхлээд төлж явнаа. Ойлгомжтой тий?
2 сараас. Ойлгоогүй бол заавал тухайн харьяа байгууллага дээр өөрөө хэл мэдгүй бол очуулагчаад агуулад очноо. Ингэж л яваа шүү. Тэрнээс биш та ч юм уу ямар нэг эрүүл мэндийн даатгалын төлбөр төлөх одоо төдөл байгаа билгүүгээд шилжүүлээд байвал бас асуудалтай. Тийм болохоор та нар зөв шилжүүлж мөнгөө хийж гэнэ үү, буруу хийж гэнэ үү гэдгээ заавал тухайн байгууллага эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын газар очиж энэ тооцоогоо нийлж байгаарэ. За юу. За энэ ойлгомжтой байгаа байх гэж бодсон юм. За дараагийн асуудал. 2025 онд үнэт цас хувьцаа борлуулснаас олсон орлогын үнэт цас хувьцаа ярина. Дандаа ганцхан цалин биш. Үнэт цас хувьцааны арилжаанд орж байгаа манай монголчууд нэрсэр байдгийн байлээ. За энэ бол маш их зөв асуудал. За тэгэхээр орлогын 40 сая хүртэлх татвараас чөлөөлөх хязгаар тогтоосон. За 40 сая крон хүртэлх одоо их тоор сонсогч байна те. За чи бидний эргэн тойрон зөндөө мөнгө байгаа штэ. Тэрийг бид нар татаж чаддаггүй нэг ингэж хүн чи хоёр хон хэсэгт хуваагддаг штэ. За тэгээд мөнгөөрөө өөрийн одоо чадлаараа одоо тэр арилжааны одоо тэр бизнесийн тэр тоглоомонд орж чаддаг улсууд нь бол 40 сая бол юу ч биш шүү дээ эдэрт бол тий. Тэгэхээр 40 сая татварын чөлөөлөх хязгаар тогтоосон байна. За 40 саяас дээш гэж байгаа. Гэхдээ үнэт цаасны арилжаанд 3 жил буюу бизнес хувьцааны хувьд 5 жил орлого олсон байх ёстой энэ хүн. Энэ татвараас чөлөөлөх хүн. Тэгэхээр эхний жилдээ биш юм бэ шүү. Энд чинь бас хэмжээний бас энэ арилжаанд энэ бизнес хувьцаанаас ашиг авсан бас хэмжээний 3-5 жил ажилласан хүмүүст энэ хязгаарлалтыг өвчнөд байлгах юм байна. За ойлгосноо. Энд бас их зүгээр асуудал байгаа шүү ер нь. Үнэт цаас, хувьцаа, хадгаламж би энэ өгнүүдийг та нар бүр энэ 2025 онд бүр зорилгоо болгоод энийг бол та хэд бол зөвхөн үеийнхээ санд оруулаад тачээл гэж ингэж яриад байгаа шүү дээ тий. Хувьцаа гэж юу юм? Бонд гэж юу юм те үн цаас гэж юу юм алтны 8 гэж юу юм гээл те бидний чи 92-нд одоо тэр биржвэ юу одоо чехэд чинь бол ийм зүйлд тусалцаа дэмжлэг үзүүлдэг зөвлөгөө өгдөг байгууллагууд зөндөрч брокерийн бүсүүд байна те тийм болохоор тийм газруудаараа та нар явж эсвэл тийм юмны бас нэг ажлынхаа хажуугаар сургалтанд сууж бас жоохон санхүү мэдлэг боловсруулаад жоохон ахиулж явсан зөв шүү. Даан ялангуяа чихэн иргэн болцсон улсууд, даан ялангуяа 10 жилийн авцсан хүмүүс, даан ялангуяа хэл усаа сайн мэдсэн хүүхдүүд маань зөвхөн форексаар нэг ойлголт аваад иж бас арай л хосрогдсон тооцсон шүү дээ. Тийм үү? Арай л хосрогдсон тооцогдсон шүү. За тэгэхээр давхар орлогыг таад манай стам заавалчгүй судалж аваарай л тийг шин дахин хэлээд байгаа шүү. Цалин бол та нарт уучлаарай. Цалингаас цалингийн хооронд амьдардаг бол одоо модноос хоцроод байгаа шүү ер нь. Тий. Бүх юм чинь цаанд мэдээллийн 900-д бид нар амьдарч байгаа гэдгийг л мартаж болохгүй. Мэдээл хангалттай байна. Тэрнээсээ чи өөртөө тохирсон өөрөө юу сонирч байна? Тэр лүгээр л гүгээд ороод сураад судалж ээж, сурч вэж, тэгжээч тэр арилжаанд тэр тоглоомонд орно шүү. За дараагийн асуудал үйл хөдлөх хөрөнгө. За үйл хөдлөх хөрөнгөний газар эзэмшил бүх байгальд ээлтэй экологийн ач холбогдол бүхий элементүүд татвараас чөлөөлөгдөнө. Ямар ухаалаг засгийн газар вэ гэж хэлэхээр байна гэсэн. Тий байгальд ээлтэй юм болгоныг татвараас нь чөлөөлё. Тэрийг юу яа өргөжүүлье, дэмжье. Одоо тэр нэг мод тарьсан ч одоо тэрнээс нь одоо татвар авахгүй байя гэсэн ийм асуудлыг ярьж засгийн газраас нь тийм ээ. Тэгэхээр энэ дээр нь юу орж ийн? Цэцэрлэг түрээлэнгүүд орж ийн. Нэг сайхан цэцэрлэг түрээлэн зохицуулаад, тогтчуулаад ингээл нэг амар гоё юм хийгээл мод тариал мод суулгац худаг гэдэр гэж байна. За ийм этийн зүйл хийсэн байхад тэр хүнийг бол татвараас чөлөөлнө гэж байна. За мөн цахилгаан хий дамжуулах зориулалттай ойн газруудыг бас татвараас чөлөөлнө гэсэн байна. 2025 оноос одоо яг энэ ой цэцэрлэгчтэй ажиллаж байгаа улсууд бол маш их татварын гоё хөнгөлөлттэй зарим нь бол бүр чөлөөлөгдсөн ийм асуудалтай байх нь байна. Тэгэхээр ерөнхийдөө ойжилт цэцэрлэгжүүлэгт тэр илүү анхаарч төвлөрч байгаа юм болов уу гэсэн ийм ойлголт төрөхөр байна. Тийм ээ? Тийм бааз. Энийг одоо ерөөс манайхан бас тулбарламаар юм тий. 25 оноос хотын захиргаан орон нутгийн зөвлөл өөрсдийн нутгийн хэрэгцээг онцлог зориулж өөрчлөлт хийх бүрэн эрхийг олголоо. За засаг захиргааны дарга нар засаг захиргааны зөвлөлийнхэн одоо эдэр за манай хотод
манай аймагт, манай сумд ийм хэрэгтэй гэдгийг бол заавал дээрээс асуугаал зөвшөөрөл хөдөлтөд явахгүй нь шүү дээ. Бүх эрхийг одоо эднэрт өөрсөнд нь олгохоор болж байгаа юм байна. Энэ бол бас л их зөв зүйтэй шийдвэр санагдлаа. Тэгэхээр одоо эдгээр засаг захиргаан нэг юм хиймээр байдаг, нэг сандал нэг жуулчин хүлээж авах, нэг сайхан зочид буудал ч юм уу, нэг сайхан зам тавья гэхлээр зөвшөөрөл хөдөлтөд ингээд Ставебне Павлиния тэ барилга байгууламж барих зөвшөөрөл хөдөлтөд ингээд яваал гэдэг. Тэр нь одоо болоод засаг захиргаан өөрсдөө аймаг, сум, дүүргүүд өөрсдөө тэрийн асуудлыг шийдэх бүрэн эрхтэй болсон юм байна. За энэ ойлгомжтой байна уу те? За энэ дээр миний нэг ойлгоогүй юм зүйл байгаа. Энэ барилга байгууламж за үйл хөдлөх хөрөнгө худалдаж авсан улсууд 7 сарын 1-ээс татвар тооцох хэлбэршүүлсэн хэлбэрт шилжнэ гэсэн байгаа. За энийг бол одоо хэлбэршүүлсэн татвар тооцох хэлбэрт шилжнэ гэсэн байна. За энэ татвар авдаг нь бол хэвээр үлдэнэ гинэ. Тэгэхээр хамгийн эхний борлуулалтаас татвар авна гэж байгаа. Худалдаж авсанаас нь авахгүй мó энийг бол үнэхээр чинь бол сайн ойлгоогүй. Чеклэлтэй бичсэн байсан болох тэр. Тэгэхээр энийг өшөө одоо үйл хөдлөх хөрөнгөн дээр судалж байгаа хүмүүс бол илүү ойлголт авч энэ тухай би тэдрээс бас асууж тодруулах юм байгаа юм билээ. Би сайн ойлгоогүй. Тий. Хэлбэршүүлсэн гэдэг нь яг юу болж байгаа гэдгэн дээр бас сайн ойлгодоогүй юм байгаа юм билээ. За тэгээд энэ дээр хамгийн гол нь яагаад би энийг илүү их анхаарсан гэхээр манайхан ч очоод орон сууц их худалдаа тавцсан улсууд зөндөө байгаа. За тэгэхээр тэр хэлбэржүүлсэн татвараас чөлөөлөх асуудал гэдэг нь яг юуг тусгаж байгааг тухайн хотын захиргаанаас та нар лавлж асуугаарай. Кадастрын албанаас ч юм уу хаанаас асуудаг юм те. Тэр минээс нь сайн дэлгэрэнгүй асуу. Тэгэхээр 2025 оноос нэг өөрчлөлт олсон байх шүү гэдгийг л таадад би мессеж өгч байгаа шүү. За юу. Тий. Худалдаа авах дээр яах юм? Зарсан хүн яах юм? Хоёр дахь тэр байшин хоёр дахь эзэнт зарагдвал яах юм гэсэн асуултууд байгаа юм билээ шүү. За энийг та хэд маань өөрсдөө сайн дэлгэрүүлж сонирхоорой гэж мессеж өгж байгаа шүү гэж. Тэрнээс ч өөрийгөө ойлгоогүй юм та нарт. Дондон гэдэг яах вэ? Жон гэдэг яах вэ тийм ээ? За дараагийн асуудал. За байрны хөнгөлтүүдийг бид нар их авдаг. За байрны хөнгөлтүүдийг ямар хүмүүс авдаг? Нийт байрны үнийн дүнгийн 30%-аас одоо бага одоо цалин авдаг улсууд энэ хөнгөлтийг авдаг шүү дээ. Тийм ээ? Хөнгөлтийн хэмжээ авдаг. Одоо барилгын юмны бүх үн нэмэгчлээ, байрны түрээсийн үн нэмэгчлээ. Тийм учраас ер нь байрны хөнгөлт бол 2025 оны 7 сарын 1-ээс анхааралтай сонсороо. Одоо 1 сарын 1-ээс биш. 7 сарын 1-ээс өөрчлөлт орох нэ. Үндсэндээ нэг 304 крон байж байгаа бол нэмэлт авч ирсэн бол та 789 крон хүртэл нэмэгдэх нь байна. За, тэгтээ эн чинь бол ямар хотод амьдарч байгаа юм, ямар суурин газар амьдарч байгаа юм, тосгонд байгаа юм уу гэдгээс ялгаатай. Орон сууцны үн чинь ялгаатай. Аймаг орон сууцны нөгөө нэг намжиргааны өртөг ялгаатай учраас энэ байрны хөнгөлтийн үн ялгаатай байдаг. Цаадуулчин зүгээр тооны машин хийгээл гаргаад ирнэ. За, амбул хэд бас ялгаатай. За жишээлбэл Прага, Борно бас л томоохон хэмжээний суурин газрууд. Тэгэхээр эдгээр болоод хэрвээ 1-2 хүн, за 2 том хүн амьдардаг болвол ойролцоогоор 569 крон нэмж авах нь байна. За 3-аас дээш хүн амтай болвол за 2 ээж аав 2 нэг хүүхэдтэй болоод нэг 653 крон нэмж авах нэ. За 4-аас дээш хүн амтай болоод нэг 789 крон нэмж авах нэ гэсэн ийм тооцоо гарч байгаа. За гэтэл эсэргээрээ 70 мянгаас дээш хүн амтай хот суурьнд болвол 483 крон, 3 хүнтэй хүн ам бол 541 крон, 4-өөс дээш хүн амтай бол 653 крон нэмэгдэх юм байна. Тэгэхээр энэ хот суурин газраасаа нийт та хэдүүлээ амьдарч байгаагаас шалтгаалж энэ байрны хөнгөлтүүдийг авдаг шүү дээ. Энийг та хэд маань бас очиод удаагүй байгаа хүмүүс нь бол мэдэхгүй байгаа бох. Энэ ийм мэтийн хөнгөлтүүдийг та нар хотын захиргаанаас сайн асууж, орчуулагч нараас сайн асууж, хуучин амьдарч ийм хөнгөлт авч байгаа хүмүүс байх юм бол эдрээсээ сайн зөвлөгөө авч байгаарай. Хажууд чинь зөндөө одоо олон жил амьдарсан хүмүүс бол мэдээлэл сайтай болсон зөндөө байгаа шүү дээ. Тэдрээсээ сайн зөвлөгөө аваарай. Үнэхээр таны байр чинь үнэтэй. Тэгээд үнэхээр олуулан амьдарч байгаа бол улсаас бас ийм зохимжийн нэм тэтгэлэг авдгийн шүү гэдгийг мэдээд авчвал болж байгаа байхгүй тийм ээ. За дараагийн.
За цалин бол мэдээж хэрэг 2025 оноос нэмэгдэж байгаа. За цалингийн дундаж бол 20,800 крон хүртэл нэмэгдэж байна. За 2024 онд бол 1,900 кроноор илүү байсан. Биш ээ. 2024 оноос одоогийн энэ нэмэгдэж байгаа мөнгө нь 1,900 кроноор нэмэгдэж байгаа юм байна. Болж штэ 1,900 крон гэдэг чинь бас дайггүй мөнгө. Чамлахаар чанга гардаг бас л. За Монгол мөнгөөр бол нэг 300 мянган төгрөг нэмэгдэж байгаа байхгүй юу? Тий. Бүх юмны үн нэмэгдэж байгаа болохоор цалин тэгээд нэг хөөрхөн жоохон туслуулаад нэг 1,900 крон. За эргэжил аягүй дахиад нэг 1,000 крон юм уу 1,900 крон нэлээл явчих хэлгүй. За цагийн дундаж цалин бол 124-өөс доош байхгүй нь шүү. Хэрвээ танд ямар нэг хүн ажил хийхэд цагийн ажил та хийхээр бол танд 120 крон, 110 крон өдөр өгөх юм бол та хуулийн яриа зогсож болох нь жон хийгээл тий. Юу ярьж байгаа та 25 оноос хойш цагийн дундаж 124 140 крон болчиход байхад та надад арайчтэй гээл хашин шагарч хамаагүй тэгж хэлхэл хэрэгтэй байхгүй мэдлэгтэй хүн шиг байх хэрэгтэй. За 7 хоногт бол 40 цаг хамгийн бага нь 40 цаг ажилласан байх хэвээр. За 24 онд бол цагийн үнэлгээ бол 112 крон байсан шүү дээ. Гэтэл 2023 онд бол 103 крон байсан. Ингээл жоохон нэмэгдсээр хагаад одоо энэ жил цагийн дундаж 124 140 крон болжээ. За тэгэхээр 124-өөс доош үнэлгээ бол байх ёсгүй байх шүү. За ингэж хөдөлмөрийн хууль зохицуулалтанд орж байгаа учраас энэ мэдээллийг та хэд маш сайн мэдлэгтэй байж бас нэг хүнд тэрнээс биш яагаад ийм баг цалин өгч байгаа яасан гэж тэгсэн мөртлөө яг цаана нарийн учрыг мэдэхгүй бол тэгэл мадал тавилдаг шүү угаасаа. Тэг мэдлэггүйгээсээ л болж бид чинь мэдлэггүйгээсээ болно дээр нь хэлэггүйгээсээ болно дээр нь уур уцаартаагаасаа болно тэгжээж бид нар дандаа нэг өөрөөсдөө толгойг ороос юмуд хийдэг шүү дээ. Тий биз дээ. Хүлээцгүйгээсээ болж яг их мэддэг хүн шиг л жон гэл хэрүүл өдөж иччихэл тэгэл дараа нь нэг мэдхэд ялагдцал сууж идэг шүү дээ. Тий Амарсан баримтжуулж тоо бичиг баримтуудаа бэлтжээж юу гэж хэлэхээ баг цаасан дээр биччихээ тэгжээж хүнтэй хэрүүл зарга хийнэ. Тэгэхгүй бол түүхий зүгээр нэг чи хаанаас энийг сонссон юу сонсчоо солиороод байгаа юм гэхлээр манай найз хэлсэн манай тэр ихч хэлсэн олон жил чихэд байсан ихч маань хэлсэн ингээл ямар ч нотлогой баримтгүй юм ярихгүй төлөө. Нотлоготой баримттай юм ярьжээж хүний цаана гарахаас биш зүгээр нэг хин нэгний амны бай болоод тэгж явахгүй шүү хэвлээ. За дараагийн асуудал. За ажилгүйдлийн тэтгэмж бол ажилгүй болсон хүмүүс бол нэг 10 жилийн виза авсан улсууд бол тэтгэмж авдаг шүү дээ тий улсаас. За тэр нэг тэтгэмж нэг 50 нас хүртэлх улсууд бол нэг 5 сар тэр нь хэвээр байна. За 50-аас 55 насны хүмүүс бол нэг 8 сар ажилгүйдлийн тэтгэмж авдаг нь хэвээрээ байх нь байна. 55-аас дээш насны хүмүүс нэг 11 сар гэртээ суух нь хэвээрээ байгаа юм байна. За тэр нэг цалингийн үнэлгээ цалингийн сүүлийн 6 сарын цалингийн дунджаар нэг олгогддог тэтгэмжүүд нь бол нэг 45%, эхний 2 сар биш эхний 2 сар нь нэг 65%-аар бодогдож дараах 2 сар нь нэг 50%-аар бодогдож сүүлийн 2 сар нь нэг 45%-аар бодогдох нь хэвээрээ байна. Тий. За тэгэхээр энэ ажилгүйдлийн тэтгэмжийг бол авч байх хугацаанд дараагийн ажлыг тавуулсан байх ёстой. За энэ бол 10 жилийн виз авсан хүмүүст хамааралтай голдуу асуудлууд байдаг тийм ээ. Тэрнээс биш дөнгөж Монголоос очиод ажилгүйдлийн тэтгэвэр авах гэд Монголоос суугаад байвал одоо оройгоо болно үстэй тийм ээ. За ийм асуудлууд байна. За тэгээ ажилгүйдлийн тэтгэмж цалин аюуны байрны хөнгөлөлт эдгээр чинь бүгдээрээ тэр хотын захиргаа хөдөлмөрийн товчоо визний асуудлыг бол дотоод явдлын яам омпэ гэд таад маань одоо нөгөө нэг хуучин колк бариад гүгээд гэдэг байсан одоо болцсон одоо банкомат карта бариад очиход баг болдог болсон юм байна гэж ойлгосон шүү тийм ээ. Тэгэхээр ийм өөрчлөлтүүд бол зөндөө орж байна. За дэлгүүрийн хувьд бол одоо нөгөө нэг бас сонирхолтой хэлгээд нөгөө нэг бүх дэлгүүрүүдэд одоо үүрэг болгосон байна. Тэр нь бол та нар яг зарах ямар ч татвар тооцохгүйгээр ямар ч хямдралж байлаа гэсэн тухайн үедээ яг зарж байгаа кассанд төлөх мөнгөнийх нь хэмжээг яг тэр барааны доор байршуулах гэсэн одоо ийм үүрэг авцгаас юм байна. Тэгээ хажууд нь барааны үнийг яг нөө шалгадаг одоо ийм компьютеруудыг ингээ заавал байршуулна гэсэн ийм асуудал тавьж байгаа юм байна. Цаанаасаа тийм том шаардлага тавьж байгаа юм байна. За хэлийн бараан дээр бол заавал тэр хэлийн барааны хажууд бол одоо бүх барааны хэлийн барааны килограммын үнийг бичсэн одоо энэ кодекс
байршуулнаа гэсэн ийм зарчимд шилжиж байгаа юм шиг байна. Тэгэхээр одоо тэрний хэр одоо хэрэгждэг юм байгаа. Ерөнхийдөө бол бид нар нэг бараа аваад энэ одоо ямар үнэтэй юм бол та гэдэг. Тэгэхээр нөгөө нэг томоохон супермаркет дээр байдаг шиг барааныхаа үнийг очоод дид гэдэг ингээ уншруулхад үнэн гараад ирдэг. Хилийнх нь хэмжээ гаргаад ирдэг. Тийм хил мэл зөндөл байгаа шүү дээ. Тэгэхээр тийм итийн аймыг ашиглаж одоо ингээд зарж байгаа одоо тэр яарлаг дээр байгаа үнээсээ илүү тооцогдох асуудал болж ихэд нилээдгүй супермаркетууд шалгасан дээр илэрсэн тийм зөрчил зөндөө гарч байсан. Тийм болохоор одоо тэрийг бол 25 онд нилээг тэмцэх юм шиг байна. За тэгэхээр манайхан ч гэсэн өөрсдөө дотроо тэрийгэ шалгаад энэ ямар үнэтэй гэдгийг нь бол тэр үн шалгадаг тэр нөгөө нэг төхөөрөмжөөр нь сайн шалгаад тэгээд яг нийтдээ хэдэн төгрөгийн бараа авсан хэдийг төлөх ёстой гэдгээ бас мэдээд авчвал бас их зүгээр байдгийн байна. За дашрамд хэлэхэд ер нь бараа дэлгүүрээс бид нар ингээд авдаг шүү дээ. Тэгээд бас та хэд маань бас илүүдэхгүй баг. Бараа буцаа талтан дээр заавал асууж агараа. Да ялангуяа гар утас, компьютер, принтер тэ гутал үнэтэй юмнууд авч хахад зурагт мурагт авахдаа заавал нөгөө нэг зарвчны лист буюу баталгаад хугацаа гэсэн цаасыг нь заавал нэхэмжилж авч байгаараа. Яагаад гэвэл янз бүрийн асуудал болоход буцаагаад тэрийгэ авчиж өгчөө. За гутлаа авах заавал хайрцагтай нь авч байгаараа. Хайрцагтай авч байгаа гутлыг бол буцаагаад авдаг. Хайрцаггүй болсон гутлыг буцааж авдаггүй юм байл шүү гэдгийг бол одоо энэ Монголд ч гэсэн тэгдэг баг. Тэгэхээр тийм юм одоо нөгөө нэг худлаа авалтын буцаан авалтны тал дээр бол бас янз бүрийн маргаан гардаг тийм ээ. Очоод өмсгсөн чинь цахилгаан ажиллахгүй товчин нуучсан тийм байх юм бол нөгөө нэг толооноо дор хаж сар хадгалнаа гэж ойлгочих цаа. Тий. Авсан юмныхаа толоонуудыг манайхан зүгээр хааш авч хайчдаг. Тий. Нэг нямба ээж нар, нямба эхнэрүүд бол сайхан орлого зарлага хөтлөө толоонуудаа наагаад ингээд хавцсан тийгээд хадгалдаг усуд байдаг шүү дээ. Тий. Тийм итийн бас асуудлууд хийж хахад ер нь илүүдэхгүй. За, ерөнхийдөө чинь өөрчлөлтүүдийн талаар за давтан хэлэхэд байрны хөнгөлтийг ярьлаа, цалингийн дунджийг ярьлаа, ажилгүйдлийн тэтгэмжийг ярьлаа, тийм ээ. За өшөө юу ярьсан блэ? Хөгжлийн бэрхшээлтэй улсууд долгох мөнгөн тэтгэмжийн тухай ярьлаа. Ажилчдын эрүүл мэнд сайжруулах тал дээр төлбөрийн хязгаарлалт одоо мөнгө Стравенканы мөнгө нэмэгдсэн тухай ярьлаа. Тамхины татвар нэмэгдсэн тухай ярьлаа. За тэгээд жижиг дунд бяавны үйлдвэр мэлдвэр байлуулж байгаа улсуудын татвараас хөнгөлсөн тухай дурдлаа. Цахилгаан эрчим хүч бас татварын дарамтнаас осчлуулж байгаа тухай ярьлаа. За ерөнхийдөө тэгээд их чинь яри хэлий сануулъя гэсэн юм аа бол энэ дээр бас ер нь хэлчих шиг бол хуваарь хөтөлбөр эрхлэгчдийн нийгмийн даатгал эрүүл мэндийн талаар ярьчлаа. Тэтгэврийн тухай ярьлаа. Хурдны зам аптекаас авсан эмний төлбөр буцаагдахгүй болсон тухай ярьлаа. Үнэт цаасны тухай ярьлаа. Үл хөдөлгөөний тухай бас ярьлаа. За ерөнхийдөө ийм нийлээдгүй олон сэдв байна. За тэгээд ажилдаа байгаанууд нь бол дараа нь та хэд маань нөхөж заавал сонсоорой. За тэгээд их чинь одоо YouTube дээр байршуулчихна. За тэгээд дараа нь тэгвэл Facebook дээр алга болчихсон юм билээ. Яагаад чинь заримдаа нэг сар болдог, заримдаа тэгээд сарж болохгүй алга болчихдог. Тийм болохоор их чинь бүх бичлэгүүдээ YouTube дээр хадгалж байгаа. Тэрнийг та нараа хандахгүй баг. Тэгээд зарын хувьд бол барилгын ажилчид надад нэг шаг хийсэн хэдэн залуучууд хэрэгтэй байна шүү. Чинь маш хурдан гаргахыг хичээн. Мөн складны ажилд гэр бүл хүмүүс буюу эмэгтэй хүмүүс авч байгаа шүү. Энэ бүртгэл одоо нэг сард ерөнхийдөө баг дуусчих уу? Тийм. Барилгын компанид дээр ажиллаж байсан хүмүүс байх юм бол та хэд маань хандаарай. Тийм. За нэг иймэрхүү асуудлууд байна. Бүртгэл үргэлжилж байна. За Словакийн бүртгэлийг бас удахгүй эхэлнэ. Тийм болохоор Словак руу болохоор Tesco дэлгүүрийн одоо агуулгад ажиллах тийм ажил бас байгаа шүү дээ. Тийм бол одоохондоо барилга складн дээрээ төлөрч байгаа шүү гэдгийг л таадтай хэлчихье. За тэгээд та хэдтэй азан шавуулсан ажил үйлсэн бүтсэн өдөр байгээ гэж өрөө доо. За шинэ оны бид. За бүгдэнд нь амжилт хүсье. Баяр таа.